Сайн байцгаана уу F1 сонирхчдоо. 2026 оны үеэрл улам мөр газуулсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүд болсон Японы Сузукагийн уралдаан бидэнд цоошин нэрний хаан хинбэ гэдгийг дахин нэг удаа баталшаарууллаа. Гэхдээ баярлалаа. Уралдааны дараахан F1-ийн ертөнцийг шоконд оруулсан мэт гарч бидний хүлээж байсан дараагийн 2 Grand Prix хойшилсан батлагдлаа. Бүгдээрээ эхлээд энэхүү тавгийн мэднээс эхлэв. F1-ийн аль биесны календарт маш том өөрчлөлт орлоо. 4-р сард дараалан явагдах хуваарьтай байсан Бахрейн болон Сауди Арабын Grand Prix-нууд геополитикийн болон аюулгүй байдлын шалтгаанаар тодорхой хугацаараа ашиглаж үндсэндээ туслагдах хүнд өрсөлдөд ороод байна. Үүний улмаас багууд болон үзэгчид би дараагийн Майамигийн уралдаан хүртэл буюу бүтэн сар гаруй хугацаанд ямар ч F1-ийн уралдаангүй хүлээх хэрэгтэй болж байна. Энэ ур засварлага зарим багуудад машинаас засах алтан боломж олгоч манайхад бидний хувьд үнэхээр үнэтэй мэдээлээ. Сузукагийн онцлог мөчүүд түүх амжилт. Гэтэл Сузука дахь уралдаан энэ өдрийг манай хангалтаас хэрэгж чадсан. Японы донг Сузука зам бол жолоочийн чихийн ур чадварыг шалгадаг сектор 1-ийн хурдан S хэлбэртэй эргэлтүүдээр алдартай баг. 2026 оны шинэ машинуудын аэродинамик гинэл чих хутгаа шалгадлаа. Энэ амралтын өдрүүдийн гол баатар бол дахиад Mercedes багийн залууд Kimi Antonelli байлаа. Энэ залууд ямар ч дарамт нөлөөлдөггүй бололтой. Тэрээр tire management буюу дугуй амралт тал дээр яг л 10 жил уралдсан туршилтаа юм шиг байж ямар ч алдаа гаргалгүйгээр төрүүллээ. Ингэснээр 19 настай Antonelli Lewis Hamilton-ийн рекордыг эвдэж дэлхийн аваргын өвснүүдийг тэргүүлж буй бүх цаг үеийн хамгийн залуу өсгөгч болж F1-ийн түүхэнд нэрээ мөхөллөө. Мөн өнгөрсөн эцсийн Grand Prix дээр хоёулаа DNS хийж машинаач асааж чадаагүй шоконд орсон McLaren баг энэ удаад маш хүчтэй иргэлээ. Oscar Piastri бүх шараа гарган уралдаж 2 дугаар барианд орсноор энэ үргэлжлэлийн анхны подиум авсан. Тэрээр уралдааны ихэнд George Russell-тай машиныг үзэлцэж Suzuka-гийн хамгийн аюултай 130-аар эргэлтээр гадна талаар нь хийсэн overtake бол энэ уралдааны хамгийн шилдэг мөчөдөө нэг байлаа. Харин Ferrari-гийн Charles Leclerc тогтвортой хорд үзүүлсээр 3-т орж шагналын тавцан бүрдүүлсэн юм. Асуудал орсон багууд Red Bull болон Aston Martin. Одоо харин уралдааны хамгийн харах хэсэг буюу асуудал гүнзгий унсан багуудын талаар ярилцъя. 2026 оны шинэ regulations зарим багуудад яг л хар талсан зүйлчид тусч байна. Хамгийн том шок бол мэдээж Red Bull рүү исэн. Өнгөрсөн хэдэн жил F1-ийг үнэлэхэд дарангуулсан хэд дэлхийн авраг Max Verstappen энэ уралдаанд дөнгөж 8 дугаар байранд орлоо. Түүний шинэ багийн анд Isaac Hadjar бүр 12-т орсон. Эцэд машины моторын шатаж ууртай байсан Max энэ удаа зүгээр л ямар ч хурд байхгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Түүний машин шулуун цанаар хүч авахгүй. Харин эргэлтүүд дээр Андерс дээр буюу жолоолог тогтоодох асуудалтай маш их тэмцэлсэн. Max уралдааны дараа бид одоогоор 4-р эсвэл 5-р хурд машин л болчиход байна гэж маш ихлэн талангуй хэлсэн. Энэ нь Red Bull-ийн ноёрхлын 90 үед дуусч байгаагийн шууд дэх байв. Харин Aston Martin бол үүнээс ч талаандар зүйлтэх болж байна. Энэ бол тэдний үед бүрэн сүрэл. Fernando Alonso 18 дугаар байр, Lance Stroll 21 дугаар баринд орсон. Fernando Alonso шиг 2 удаагийн дэлхийн аврагт омогт хүн ингэж хамгийн сүүл уралд нэдэг үнэхээр үрдмөр. Машин өдөртгөн аргагүй, шулуун цамдаар хурдгүй, балансны баланс огт харахгүй байгааг Alonso багийн радиогоор удаа дараа хөндлөж байсан. Мөн шинээр орж исэн Audi болон Cadillac багууч гэсэн оноо авахын тулд маш их тэмцэлтэж гридийн хамгийн ойн уралцаарлаа. Ингээд 2026 оны Suzuka Grand Prix нэг иймэрхүү байдлаар дүр өнгөрлөө. Kimi Antonelli энэ хичээлээ дэлхийн авраг болгох уу? Max Verstappen болон Red Bull ээж чадах уу? Мөн хамгийн чухал нь хойшилсан 2 уралдаанаас үүдэлтэй энэхүү бүтэн сарын урт засварлага ямар багт хамгийн их ашигтай тусгал. Aston Martin, Red Bull 2 энэ хугацаанд машиндаа томоохон апгрейд хийж Miami шалгуур машинаар ирэх үү? Сэтгэлээ комментсэд заавалуулгаарай. Би дараагийн уралдаан болох Miami-г хүртэл хүлээх хугацаанд бүр олон сонирхолтой F1-ийн түүх контентуудаар уулзах болно. Subscribe хийж видеонд лайк гаргахаа бити мартаарай. Дараагийн эмчилгээр уулзцгаая.